Сайн байцгаана уу? Үүнийг сонсч би танд өглөө өдөр орой минь. Өнөөдрийн дугаартаа бид сургуулийн орчинд үлдэгдсэн зарим гэмт хэрэгүүдтэй холбоотой Reddit түүхүүдийг хүргэхээр бэлтлээ. Ингээд бүгдээрээ төвхрөг орцгоё. Нэгдүгээр түүх. Би тэр хүнийг анх хараад айгаагүй. Харин ч эсрэгээрээ. Тэр надад зүгээр л сургуулийн ойролцоо хүмүүсээс асуулга авч байгаа жирийн нэгэн эрэгтэй шиг санагдсан. Тэр үед би ахлах сургуулийн сурагч байсан юм. Сургууль руугаа явах замд нэг гүүрээр гардаг байлаа. Өглөө болгоно л тэр замаар явна. Тэр өдөрч бас яг л адилхан. Өглөөний хүмүүс ажил сургууль руугаа яарч автобусны зогсоол дээр ирж очиод л. Тэгтэл нэг эрэгтэй над руу инээмсэглээд "Сайн уу? Богинохон судалгаанд оролцож болох уу?" гэж асуусан. Би ихэндээ эргэлдсэн. Гэхдээ тэр өөрийгөө нийгмийн ажилтан гэж танилцуулсан. Мөн оюутан сурагчдын боловсралтай холбоотой судалгаа гэж хэлсэн. Тэгээд гартаа хідэн ширхэг цаас барьчихсан байсан. Би тэр үед дөнгөж өсвөр насны хүүхэд, тиймээс судалгаа юм байна гэж бодоод зөвшөөрсөн. Асуултууд нь ихэндээ ерөөсөө амар биш байсан. Сургууль хаана байдаг вэ? Ямар хичээл дуртай бэ? Цаашдаа юу сурахыг хүсэж байгаа вэ гэх мэт. Би асуултуудад нь хариулсаар тэгээд хамгийн сүүлд нь тэр хэрвээ судалгааны талаар нэмэлт мэдээлэл өгөх шаардлагатай бол холбоо барих дугаараа үлдээж болох уу гэж хэлсэн. Би утасны дугаараа өгчихсөн. Гэхдээ нэг зүйл дээр болгоомжтой байсан. Нэрээ жинхэнэ нэрээрээ өгөөгүй. Тэр үед өөрийгөө их ухаантай байлаа гэж бодсон. Гэхдээ одоо эргээд бодоход би тэр хүнд өөрийнхөө тухай хэтэрхий их мэдээлэл өгчихсөн байсан. Хэдэн сарын дараа миний утсанд танихгүй дугаараас мессеж ирсэн. "Сайн уу?" Би хэн болохыг нь асуусан. Тэр өөрийгөө өмнө уулзсан хүн гэдгээ хэлсэн. Эхэндээ нэг их тоогоогүй. Гэхдээ дараа нь тэр над руу өдөр болгон шахуу бичиж эхэлсэн. Хаяа нэг мессеж, хаяа хоёр. "Өнөөдөр сургуультай явсан уу? Хичээл хэдэн цагт тардаг вэ? Чиний ямар хичээл дуртай вэ?" гэх мэтчлэн. Эхэндээ эдгээр асуултуудыг би зүгээр л эвгүй гэж боддог байсан. Гэхдээ нэг л өдөр тэр намайг ямар сургууль сурдгийг мэдэж байгаагаа шууд хэлсэн. Тэгээд л миний дотор нэг зүйлийг үүргэчихсэн. Яагаад гэвэл миний санаж байгаагаар би түүн сургуулийнхаа нэрийг хэлж байгаагүй. Гэхдээ тэр мэдэж байсан. Тэр миний өмсөж явсан дүрмд хувцсаар сургуулийг минь мэдсэн байж болохыг хожим ойлгосон. Тэр үед би энэ хүн хэтэрхий хэм асуугаад байна даа л гэж бодсон. Удалгүй би түүний мессежүүдэд хариулахаа болсон. Гэхдээ тэр зогсоогүй. Нэг өдөр Валентины баяраар хүртэл мэндчилгээ явуулсан. Тэр мөчөд би үнэхээр айсан. Тэгээд шууд дугаарыг нь блоклсон. Би тэр хүнийг дахиж харахгүй гэж бодсон. Гэхдээ хэдэн сарын дараа цагдаагаас мэдээлэл гарсан юм. Сургуулийн орчинд хэд хэдэн охид эмэгтэй сурагчдыг дарамтлж зураг авч байсан хүмүүсийг баривчилсан тухай. Мэдээлэл дээр хэд хэдэн хүний зураг байсан. Би тэр зургуудыг харж байгаад гинт нэг зурган дээр зогслоо. Би тэр хүнийг таньсан. Нөгөө судалгаа авсан. Нөгөө над руу мессеж бичдэг хүн. Тэр байсан. Тэр мөчөд миний дотор үнэхээр муухай болсон. Учир нь тэр зүгээр нэг судалгаа аваагүй байжээ. Тэр охидыг зориудаар сонгож, мэдээллийг нь авч, дараа нь холбоо барьж, заримыг нь дагаж, зураг авч байсан хэрэгт холбогдсон байлаа. Гэхдээ энэ түүх энд хүрээд дуусаагүй. Би сургуулаа төгссөн. Дараа нь өөр газар их сургуульд орсон. Өмнөх сургуулиас маань нилээд хол би бүр сургуулийнхаа ойролцоо дотор байранд амьдардаг болсон. Тиймээс тэр хүнийг дахиж хизээж харахгүй гэж бодож байлаа. Нэг орой би сургуулаас харж явлаа. Автобусны буудлын хажуугаар өнгөрч байхад нэг хүн харагдсан. Би алхаж байгаад гинт зогсчихсон. Тэр хүн над руу хараагүй, гэхдээ би түүнийг таньсан. Нөгөө хүн. Нөгөө судалгаа, нөгөө мессежүүд. Тэр яг л өмнөх шигээ гартаа цаас барьчихсан байсан. Мөн утсаа барьсан байв. Би хэсэг хугацаанд өөрийгөө андуурсан байх л гэж бодсон. Үгүй, энэ хүн байж боломгүй юм. Би энэ хүнийг цагдаад баригдсан л гэж бодож байсан. Тэгээд тэр үед надад нэгэн аимшигтай бодол төрсөн. Тэгвэл тэр намайг энэ хугацаанд дагсаар байсан юм биш үү? Би шууд л найз руугаа залгасан. Уцаа салгалгүйгээр тэр газраас хурдан холдсон. Тэгээд гэрлүүгээ бараг гүйсэн.
Маргааш нь би сургуулийнхаа хүмүүст хэлсэн энэ хүн намайг сургуулийн ойр орчимд дагаад байна гэж. Сургуулийн ажилтнууд үүнийг ноцтой хүлээж авсан. Удалгүй багш нар сургуулийн ажилтнууд тэр хүнийг олсон. Түүнийг сургуулийн байр руу авчирч цагдаад мэдэгдсэн. Тэгээд би нэг зүйлийг мэдсэн юм. Тэр өмнөх баривчлагынхаа дараа шууд шоронд ороогүй байсан. Зарим зүйл төр хангалттай нотлох баримт байгаагүй гэж үзсэн. Гэхдээ түүний тухай мэдээлэл дахин цугларч байсан. Өөр охид, өөр сургуулиуд, өөр зураг, өөр мессежүүд, өөр гомдлууд. Хожим нь энэ хүний нэрийг би мэдсэн. Фон Пох Квэ. Шүүхийн баримтаар тэр олон жилийн турш боловсролын судалгаа гэсэн шалтак ашиглан охид эмэгтэй зурагчдаас нэр утасны дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг авч байжээ. Тэр мэдээллээ компьютер дээр хадгалдаг байсан. Зарим охидыг судалгааны дараа дагаж явсан, заримынх нь зургийг зөвшөөрлгүй авсан. Нэг тохиолдолд 16 настай охиныг ойролцоогоор 8 минут дагаж 18 зураг авсан байсан. Өөр нэг охиныг 20 минут орчим дагаж 22 зураг авсан байлаа. Бүр нэг охиныг дунд сургуулийн 1-р ангиас нь эхлэн ажиллаж дараа нь ахлах шатны сургуульд орох хүртэл нь сонирхож байсан тухай шүүхтээр гарсан. Өөр нэг тохиолдолд 16 настай охиныг автобус хүртэл дагаж явсан бөгөөд 58 зураг авсан байжээ. Тэр охин хожим сургуулиасаа гэртээ ганцаараа харахаас айдаг болсон гэж мэдэгдсэн байсан. Аав нь түүнийг дагуулж харьдаг болсон байв. 2019 оны 10 сарын 1-ний өдөр Фон Пох Квэн 6 зүйл ангид бурууга хүлээсэн. Түүний дотор сүрдүүлэгтэй холбоотой 4 зүйл, дарамт учруулсан 1 зүйл, эмэгтэй халдшгүй байдалтай холбоотой 1 зүйл багтсан байсан. Шүүх түүнд 3 сарын 20 ял мөн 8,000 Сингапур долларын торгуул оноосон. Тэр үед би за энэ хүн одоо ингээд биднээс хол байна байхаа гэж бодож байсан. Гэхдээ тэр бодол минь удаан үргэлжлээгүй. Учир нь тэр хүн дахин гарч ирсэн 2020 онд. Сургуулийн ойролцоо эмэгтэй зурагчдыг дахин зураг авч байгаад сургуулийн ажилтнуудад мэдэгдсэн тохиолдол гарсан. Надад тохиолдсон зүйлс энэ хүрээд л дуусаа. Харин дараагийн жилүүдэд тэр сургуулиуд, коллежууд, их сургуулиудын орчим дахин харагдсан байсан. 2022 онд их сургуулийн шинэ оюутны үйл ажиллагааны үеэр эмэгтэй оюутнуудын зургийг авсан байсан. Эцэст нь 2022 оны 8 сарын 31-нд тэр дахин баривчлагдсан. Цагдаа нар энэ удаа хэргийг шалгаж маш олон мэдээлэл илэрсэн. Шүүхийн баримтаар мөрдөн шалгах ажиллагаанд цагдаа нар 600 гаруй цаг зарцуулсан байсан. 2023 оны 8 сарын 29-нд тэр 13 зүйл ангид бурууга хүлээсэн. Үүнд хувийн мэдээлэл хууль бусаар олж авсан, дарамт учруулсан, айдас түгшүүр төрүүлэх, хууль бус мөрдлөг зэрэг багтсан байв. 2023 оны 8 сарын 30-нд түүнд 18 сарын 20 ял оноосон байсан. Энэ бүхний төгсгөл би нэг зүйлийг хэлмээр байна. Сургууль, их сургуулийн орчимд танихгүй хүн судалгаа, санал асуулга, ажлын сурталчилгаа гэх мэт ямар нэгэн шалтгаан хэлээд хувийн мэдээлэл асуувал заавал өгөх шаардлагагүй. Нэр, утасны дугаар, гэрийн хаяг, сургууль, хичээлийн тарах цаг, ирээдүйн төлөвлөгөө. Эдгээр нь зүгээр нэг жижиг мэдээлэл биш. Зарим хүний гарт очвол чамайг хаанаас олохыг зааж өгдөг газрын зураг болж чадна. Би тэр хүнийг анх хараад айгаагүй. Харин олон жилийн дараа дахин харахдаа түүнийг яагаад анхнаасаа сэжиглэх ёстой байснаа ойлгосон. Тэр миний нэрийг асуусан, миний сургуулийг мэдсэн, миний дугаарыг авсан. Дараа над руу битсэн. Тэгээд намайг дахин олсон. Тиймээс одоо тэр үеийг эргээд бодоход нэг л зүйл санаанд ордог. Заримдаа хамгийн аимшигтай зүйл нь танихгүй хүн чам руу дайрах биш. Харин танихгүй хүн чиний тухай багаар бүхнийг мэддэг болоод байгааг чи анзаарахгүй өнгөрөх явдал юм. Тэр хүн эцэст нь баригдсан, шүүхтэр ял сонссон. Гэхдээ миний хувьд энэ түүхийг хамгийн аимшигтай хэсэг нь шүүхийн танхим биш. Харин олон жилийн өмнө сургуулийн зам дээр би нэг цаасан дээр хитгэн асуултын хариу бичээд утасны дугаараа өгөөд баярлаа гэж хэлээд тэр хүнийг өөрийнхөө амьдралд анх удаа оруулсан тэр хитгэн минут байсан юм. Тэр үед би юу ч мэдээгүй. Харин одоо мэднэ. Тэр судалгаа биш байсан.
2 дугаар түүх. Би тэр өдөр багштайгаа хамгийн сүүлд ярилцсан хүмүүсийн нэг байсан. Тэр үед би 14 настай байлаа. Сургууль маань Америкийн нэгдсэн улсын Массачусетс мужийн Денвер хотод байдаг Денвер ахлах сургууль. Тэр сургуульд Колин Рицер гэдэг залуу математикийн багш ажилладаг байсан. Колин 24 настай, залуухан, инээмсэглэж ярьдаг, сурагчдтайгаа их эвтэйхэн харьцдаг багш байсан. Түүнийг сурагчид их сайн мэддэг байлаа. Харин тэр өдөр 2013 оны 10 дугаар сарын 22 мягмар гараг. Хичээл хэмээн үргэлжлэж байсан. Сургууль дээр ямар нэгэн онцгой зүйл болсонгүй. Хүүхдүүд хичээлдээ сууж байлаа. Багш нар хичээлээ зааж байлаа. Колин ч мөн адил. Гэхдээ түүний ангид Филипп Чизэм гэдэг 14 настай сурагч байсан. Тэр бол жирийн нэг сурагч шиг харагдаг байв. Тэр өдөрч тэр сургуультай ирсэн. Гэхдээ цагдаа нарын дараа олж мэдсэн зүйлсээс харахад тэр өглөө цүнхэндээ ердийн хичээлийн хэрэгслээс өөр зүйл авчирсан байжээ. Бэйли, маск, мөн хайрцаг зүсэгч төрлийн хутга. Тэр үед хэн ч үүнийг мэдээгүй. Хичээл харах төхөж байлаа. Колин хэдэн сурагчийг үлдээн ярилцсан. Тэдний нэг нь Филипп байсан. Тэр хоёрын хооронд ямар яриа болсон талаар олон зүйл дараа нь шүүхтээр яригдсан. Гэхдээ яг тэр мөчөөс хойш үйл явдал маш хурдан өрнөсөн. Колин ангиасаа гарч сургуулийн ариун цэврийн өрөө рүү явсан. Филипп араас нь дагсан. Сургуулийн хяналтын камер энэ хэсгийг бичиж үлдээсэн байв. Дараа нь мөрдөгчд бичлэгийг шалгах үед нэг зүйл тодорхой болсон. Филипп багшаагаа дагаж явсан. Удалгүй тэр ариун цэврийн өрөөнд орсон. Тэр үед сургууль дотор бүх зүйл хэвэн байсан. Хүүхдүүд коридороор явж байлаа. Зарим нь гэрлүүгээ харах гэж яарч байсан. Зарим нь спортын дугуйланд үлдсэн. Багш нар ажиллаа дуусгаж байв. Хин ч ариун цэврийн өрөөний дотор юу болж байгааг мэдээгүй. Хэдэн минутын дараа Филипп ганцаараа гарч ирсэн. Тэр хувцас соличихсан байв. Тэгээд сургуулиас гараад явсан. Колин хаана байгааг хүмүүс хэсэг хугацааны дараа анзаарч эхэлсэн. Гэртээ харах ёстой байсан хүн нь ирсэнгүй. Утас нь холбогдохгүй байв. Сургуулийнхан түүнийг хайж эхэлсэн. Удалгүй сургуулийн ойролцоох ой модны хэсэгт анхаарал хандуулав. Тэндээс Колины цогцос олдсон. Тэр сургуулийн ойролцоох модтой газарт орхигдсон байлаа. Тэр үед цагдаа нар нэг асуултын хариуг олох хэрэгтэй болсон. Хэн үүнийг хийсэн бэ? Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Сургуулийн хяналтын камер шалгагдаж, сурагчтай ярилцсан багш нараас мэдүүлэг авлаа. Тэгээд камерын бичлэгээс нэг сурагчийн хөдөлгөөн анхаарал татав. Филипп. Тэр Колин багшийн араас ариун цэврийн өрөө рүү орсон байв. Дараа нь ганцаараа гарч ирсэн. Тэр үед цагдаа нар түүнийг хайж эхэлсэн. Удалгүй Филипп сургуулиас холгүй хурдны замын хажууд явж байхад нь олжээ. Түүний цүнхийг шалгахад хутга бэйли маск зэрэг бусад зүйлс илэрсэн. Түүнийг баривчилсан. Гэхдээ энэ хэрэг зөвхөн баривчилгаагаар дуусаагүй. Учир нь Филипп тухайн үед ердөө 14 настай байсан. Түүнийг насанд хүрсэн хүн шиг шүүх хэсэг нь хүртэл тусдаа асуудал болсон. Эцэст нь түүнийг насанд хүрсэн хүний шүүхээр шүүсэн. Түүнд хүн амны хэрэг болон бусад ноцтой зүйл ангид тавигдсан. Филипп өөрийгөө сэтгцийн өвчтөй байсан гэж тайлбарлахыг оролдсон боловч шүүхийн тангарахны бүрэлдэхүүн энэ хамгаалалтыг хүлээн зөвшөөрөөгүй. 2015 оны 12 дугаар сарын 15 Филипп Чизмийг 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутай гэж тогтоосон. 2016 оны 2 сарын 26 шүүхийн танхимд эцсийн шийдвэр гарлаа. Филипп бүх насаараа хорих ял оноосон. Гэхдээ тэр гэмт хэргийг 14 настай байхдаа үйлдсэн тул тухайн үеийн хуулийн дагуу тодорхой хугацааны дараа тэнсэн судлагдах боломжтой байхаар шийдвэрлсэн. Тэр хамгийн багадаа 25 жил хоригдсны дараа тэнсэн судлагдах хүсэлт гаргах боломжтой болсон. Гэхдээ бусад мэдээллийн их сурвалжууд түүнийг боддоор дор хаяж 40 жил хорих байдлаар шийдвэрлсэн гэж тайлбарладаг. Энэ хэргийн талаар бодох бүрд надад нэг зүйл хамгийн хүнд санагддаг. Колин Рицер тэр өглөө ажилдаа ирэхдээ орой гэртээ харихгүй гэдгээ мэдээгүй. Тэр өдөр хичээлээ заасан, сурагчдтайгаа ярилцсан, ердийн ажиллаа хийсэн. Тэгээд хичээл дуусах үед түүний амьдрал хэдхэн минутын дотор өөрчлөгдсөн.
Харин сургуулийн бусад хүүхдүүдийн хувьд маргааш нь сургууль хэвэн байсангүй. Өчигдөрхөн коридороор инээмсэглээд явж байсан багш нь байхгүй. Түүний анги хоосон, сурагчид нь юу болсныг ойлгох гэж оролцсоор. Би тэр үед нэг зүйлийг ойлгосон. Сургууль гэдэг газар бидний хувьд хамгийн энгийн газар байдаг. Өглөө орно, хичээлдээ суун, найзуудтайгаа ярилцсан. Бид маргааш дахиад яг эндээ ирнэ гэж боддог. Гэхдээ Колин тэр өдөр маргаашийг үзэж чадаагүй. Түүний хувьд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр амьдралынхаа сүүлийн өдөр болсон. Харин түүний амийг хөнөөсөн 14 настай сурагч 2016 онд шүүхийн шийдвэрийг сонсож амьдралынхаа дараагийн олон 10 жилийг шоронд өнгөрөхөөр болсон. Энэ хэрэг өнөөдөр ч хүмүүсийн санаанд үлдсэн байдаг. Учир нь хохирогч нь танихгүй хүн байгаагүй. Тэр бол өдөр бүр хүүхдүүдийн өмнө зогсож математик заадаг багш байсан. Тэр өдөрч бас бусд өдрүүдийн адил хичээлээ эхлэе гэж хэлсэн байх. Гэхдээ тэр хичээл хизээч дуусаагүй. 3 дугаар төх. Би тэр хүнийг хараад айгаагүй. Яагаад айх ёстой гэж? Тэр бол миний багш. Сургууль дээр бидэнд хичээл заадаг, заримдаа инээж ярьдаг, заримдаа хичээл дээр тоглоом шоглоом хийдэг. Би түүнийг бусад багш нараас нэг их ялгадаггүй байсан. Харин нэг зүйлээр нь би түүнийг сайн багш гэж боддог байлаа. Тэр сурагчтай их ойр дотн харьцдаг байсан. Хэрвээ ямар нэг зүйл ойлгохгүй байвал асууж болдог. Хичээлээс гадуурч зөвлөгөө өгдөг. Тиймээс тэр надад эхлээд зүгээр л дажгүй багш байсан. Гэхдээ хэдхэн сарын дараа би тэр хүнийг тухай огт өөрөөр боддог болсон. Тэр үед би 14 настай байсан. 2020 он. 2020 он эхлэхэд би бүх зүйл хэвэн байсан. Сургуульдаа явна, найзуудтайгаа уулзна, хичээлээ хийнэ. Гэхдээ удалгүй дэлхийд даяар бүх зүйл өөрчлөгдсөн. Сургуулиуд хаагдаж ирсэн, хичээлүүд цахим хэлбэрчилсэн. Багш нар сурагчдтайгаа хутас, сошиал сүлжээ болон бусад цахим хэрэгслээр харилцах шаардлагатай болсон. Энэ үед би багштайгаа мессежээр харилцаж эхэлсэн. Эхэндээ энэ нь ердийн л зүйл байсан. Хичээлийн тухай асуун, даалгавар асуун, багш хариулна. Тэгээд л болоо. Гэхдээ хэсэг хугацааны дараа түүний мессежүүд өөрчлөгдөж эхэлсэн. Эхэндээ би тэр өөрчлөлтийг анзаараагүй. Юу хийж байна? Өнөөдөр хичээлээ хийсэн үү? Чамд хэцүү байна уу гэсэн маягийн асуултууд. Би хариулна. Учир нь тэр бол багш. Тиймээс би түүнд итгэдэг байсан. Гэхдээ нэг өдөр тэр надад энэ яриаг бусдад битгий хэлээрэй гэж хэлсэн. Би яагаад гэдгийг нь асуугаагүй. Тэр үед надад энэ нэг их онцгой санагдаагүй. Би заа гэд л өнгөрсөн. Гэхдээ одоо эргээд бодоход тэр бол бүх зүйл буруу дэшээ эргэх эхний мөч байсан. Хэдэн 7 хоногийн дараа сургууль эргээд хэсэгчлэн хэвэн болж эхэлсэн. Би багшигаа сургууль дээрээ дахин хардаг болсон. Гэхдээ өмнөхөөсөө өөр мэдрэмж төрдөг байлаа. Яагаад гэвэл цахим орчинд бидний ярьсан зүйл сургууль дээр харилцаанаас өөр болж эхэлсэн. Багш маань надтай илүү хувийн зүйлсийн талаар ярьдаг болсон. Надад илүү их анхаарал тавьдаг болсон. Би үүнийг ихэндээ сайн зүйл гэж бодож байсан. Багш маань намайг ойлгодог юм байна гэж бодно. Тэгээд би өөрийнхөө тухай илүү их зүйл ярьж эхэлсэн. Нэг өдөр тэр намайг ангидаа үлдээгээд бусад хүүхдүүдийг гаргасан. Анги нам гүн болсон. Бид хоёр л үлдлээ. Тэр надтай ярилцаж байлаа. Би тухайн үед ямар нэгэн аюул мэдрээгүй. Учир нь энэ хүн бол миний багш. Би түүнд итгэдэг байсан. Гэхдээ тэр өдөр би анх удаа энэ арай өөр байна гэж бодсон. Би юу болж байгааг бүрэн ойлгоогүй. Гэхдээ миний дотор нэг зүйл эвгүй санагдсан. Тэгээд би гэртээ харсан, юу ч хэлээгүй. Хэд хоногийн дараа мессежүүд улам хувийн болсон. Тэр надад дахин бичнэ. Хариу өгөхгүй бол яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ гэж асууна. Би хариу өгөхөөс айж эхэлсэн. Гэхдээ хариу өгөхгүй байх нь бас амар санагддаг болсон. Яагаад гэвэл тэр миний багш. Нөгөө талаас би өөрөө ч юу болж байгааг сайн ойлгоогүй байх. Би 14 настай. Би насанд хүрсэн хүн биш. Ийм харилцаа ямар байх ёстойг би мэдэхгүй. Тиймээс би магадгүй энэ бол зүгээр л багш сурагчийн харилцаа байх гэж өөрийгөө тайвшруулж байлаа.
Гэхдээ нэг өдөр би гэрийнхэндээ худлаа хийсэн. Багштайгаа уулзахын тулд. Би хичээл дээр үлдэж даалгавраа хийж байгаа гэж хэлсэн. Үндэ тийм биш байсан. Тэр үедээ би яагаад худлаа хэлж байгаагаа өөрөө сайн ойлгоогүй. Би багштай итгэдэг байсан. Гэхдээ гэрийнхэндээ хэлэхээс айдаг байсан. Энэ хоёр зүйл зэрэгцээд эхэлсэн. Тэгээд би анхудаа өөрийнхөө амьдралд нэг зүйл нууж эхэлсэн юм. Тэр нууц удаан үргэлжлээгүй. Нэг орой би утсаа ашиглаж байлаа. Манай гэрийнхэн миний хажууд байсан. Гэнт багшаас мессеж ирэв. Би сандарсан утсаа хурдан нуугаад гэхдээ ээж маань анзаарав. Тэр хинээс мессеж ирэвэ гэж надаас асуусан. Би зүгээрээ л гэж хэлсэн. Тэр хин бэ гэж дахин асуусан. Би хариулаагүй. Тэгээд ээж маань миний утсыг харсан. Тэр үед бүх зүйл өөрчлөгдсөн. Ээж маань багшийн нэрийг харсан. Дараа нь мессежүүдийг харсан. Тэгээд надаас шууд асуусан. Энэ хүн чам руу яагаад ингэж бичиж байгаа юм бэ гэж. Би юу гэж хариулахаа мэдэхгүй байсан. Би хэсэг чимээгүй суугаад тэгээд тэр зүгээр л надад тусалдаг гэж хэлсэн. Ээж маань чи түүнтэй ганцаараа уулздаг юм уу гэж асуусан. Би дахиад л чимээгүй болов. Тэр мөчөд ээж маань хариуг минь ойлгоогүй. Дараагийн хэдэн өдөр гэрт маш хүнд байсан. Би гэрийнхэндээ бүх зүйлийг нэг дор хэлж чадаагүй. Яагаад гэвэл би өөрөө ч болсон зүйлээ бүрэн ойлгоогүй. Би өөрийгөө буруутгаж эхэлсэн. Би яагаад хариулсан юм бол? Яагаад уулзсан юм бол? Яагаад хинт ч хэлээгүй юм бол гэж өөрөөсөө асуусан. Гэхдээ дараа нь нэг зүйлийг ойлгосон. Би хүүхэд байсан. Харин тэр хүн насанд хүрсэн хүн байсан. Тэр багш байсан. Тэр надаас илүү юу зөв, юу буруу болохыг мэдэх ёстой хүн байсан. Ээж маань сургуулийн захиралтай холбоо барьсан. Сургууль асуудлыг шууд мэдээлсэн. Цагдаа нар мөрдөн шалгаж эхэлсэн. Тэгээд миний хувьд хамгийн аимшигтай хэсэг эхэлсэн. Би өөрийнхөө мессежүүдийг цагдаа нарт үзүүлэх хэрэгтэй болсон. Тэд миний утсыг шалгаж мессежүүдийг хуулж авсан. Зарим зураг, дуудлагын мэдээллийг хүртэл шалгасан. Би тэр үед нэг зүйлийг ойлгосон. Нууц гэж бодож байсан бүх зүйл маань бүгд уул мөртөө байжээ. Цагдаа нар багшийн гэрт нэгжлэг хийж түүний утас, компьютер болон бусад цахим төхөөрөмжүүдийг хураасан. 2020 оны 7 дугаар сард тэр эмэгтэйг баривчилсан. Тэр үед би одоо дууссан байх гэж бодсон. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ бол зөвхөн эхлэл байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед цагдаа нар илүү олон мэдээлэл олсон. Түүний надтай харилцсан мессежүүд, сургуулийн орчинд болсон зүйлс, бидний уулзсан талаар мэдээлэл, бусд нотлох баримтууд. Анх түүнд их олон зүйл ангитай өгсөн. Тэр ихэндээ бурууга хүлээгээгүй. Хэргийг шүүгээр шийдвэрлүүлэхээр болсон. Би тэр үед шүүхийн танхимд очих ёстой байлаа. Тэр хүнийг дахин харах хэрэгтэй болсон. Би түүнийг шүүхийн танхимд хараад өмнө мэддэг байсан багштайгаа огт адилхан санагдаагүй. Тэр хүн надтай инээмсэглэж ярьдаг байсан. Харин тэр өдөр тэр миний өмнө яллагдагчийн судалд сууж байсан. Би энэ хүнд яагаад ингэж итгэсэн юм бол гэж бодсон. Гэхдээ тэр үед би нэг зүйлийг ойлгож эхэлсэн. Надад итгүүлэхийн тулд тэр эхлээд багшийнхаа байр суурийг ашигласан. Тэр намайг хамгаална гэж бодогдуулсан. Надад туслана гэж бодогдуулсан. Намайг ойлгодог хүн гэж бодогдуулсан. Тэгээд тэр итгэлийг минь ашигласан. 2021 оны 4-р сарын 20-нд Моника Элизабет Йон 3 зүйл ангид бурууга хүлээсэн. Шүүх түүний үйлдэлийг багш сурагч хоёрын хоорондох эрх мэдлийн ялгааг ашигласан хэрэг гэж үлдсэн. Шүүгч Кейт Трил түүнийг сурагчийн эмзэг байдлыг ашиглаж түүнийг удирдсан гэж дүгнсэн. 2021 оны 7 дугаар сарын 7 шүүхийн шийдвэр гарсан өдөр. Түүнд нийт 4 жил 9 сарын хорих ял оноосон. Үүнээс 2 жил 5 сар нь тэнсэн судлагдах боломжгүй хугацаа байв. Тэр 2023 оны 10 дугаар сар судлагдах боломжтой болсон. Шүүхийн шийдвэрээр тэрээр багшийн ажлаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Гэхдээ миний хувьд шүүхийн шийдвэр гарснаар бүх зүйл дуусаагүй. Хүмүүс гэмт хэрэгтэн баригдсан, шүүх шийтгэлийг өгсөн,
Одоо бүх зүйл хэвэн болно гэж бодож болох юм. Гэхдээ хохирогчийн хувьд ингээд дуустдаггүй. Би сургуулаа солих хэрэгтэй болсон. Найзууд маань юу болсныг мэдсэн. Хүмүүс янз бүрээр л ярьж эхэлсэн. Зарим нь намайг буруутгасан. Зарим нь чи яагаад багштайгаа ингэж харьцсан юм гэж асуусан. Тэр асуулт надад хамгийн хүнд байсан. Яагаад гэвэл би өдөр бүр өөрөөсөө энэ асуултыг асуудаг байсан. Би шөнө ундаж чадахгүй олон байсан. Өнгөрсөн үйл явдлуудыг дахин бодно. Хэрвээ би тэр мессежүүдийг хариулаагүй бол, хэрвээ би тэр өдөр үлдээгүй бол, хэрвээ гэрээхэндээ эртгэн хэлсэн бол гэж бодно. Гэхдээ ямар ч хариулт олдоогүй. Өнгөрснийг буцаах боломжгүй. Нэг өдөр би ээжтэйгээ ярилцаж байлаа. Би түүнээс ээжээ би буруу зүйл хийсэн болов уу гэж асуусан. Ээж хэсэг чимээгүй байснаа үгүй гэж хэлв. Чи хүүхэд байсан. Тэр дөрвөн үг надад маш удаан бодогдсон. Чи хүүхэд байсан. Би тэр хүртэл өөрийгөө буруутгаж ирсэн. Гэхдээ үнэндээ би хүүхэд байсан. Харин тэр хүн багш байсан. Надад хэл хязгаарыг зааж өгөх ёстой хүн. Намайг хамгаалах ёстой хүн. Энэ хэрэг надад нэг зүйлийг маш хожуу ойлгуулсан. Аюултай хүн үргэлж аимшигтай харагддаггүй. Заримдаа тэр хүн чамд даалгавар чинь юу болсон бэ гэж асуудаг. Харин заримдаа чамд тусламж хэрэгтэй юу гэж хэлдэг. Заримдаа бүр надад итгэж болно гэдэг. Тэгээд чи түүнд итгэдэг. Учир нь тэр нь чиний нүдэнд багш байдаг. Энэ төрөйд өнөөдрийн түүхүүд маань өндөрлж байна. Та бүхэн өшөө олон түүхийг сонсохыг хүсвэл subscribe дараарай. Мөн хажууд нь байрлах хонхон дээр дарвал шинэ бичлэг орох бүрт танд мэдэгдэл очих болно шүү. Баярлалаа.